Сургаал өгс 27 дугаар бүлэг. Маргаашийн тухайд өөрөөрөө бүс ярих. Учир нь өдөр нь юу авчирч болохыг чи мэдэхгүй. Өөр хүн чамайг магтаг. Өөрийн чам биш. Гадны хүн. Өөрөө чи урал шээ. Чулуу хүнд бөгөөд эрс жинтэй байдаг. Харин монхгийн хэлгэнэл аль алиас нь илүү хүнд байдаг. Хэлгэнэл нь хэрцгий бас уур хэлнэн ширүүн байдаг. Харин хардталтын өмнө хэн зогсож чадах вэ? Ил зэмлэл дал тайраас илүү дээр юм. Анд нүхрийн учруулах шархууд нь итгэмжтэй. Харин дайсны үнсэлтүүд нь залмигтэй байдаг. Цатгалан сэтгэл нь зүгийн баалын сархиныг голдог. Харин өсгөлэн сэтгэлд гашуун юм бүр амттай. Шувуу өөрнөөсөө тэнүүчилдэг шиг. Үүнчлэн хүн өөрийнхөө газраас тэнүүчилдэг. Анхлам тос ба анхлам өнөртөн зүрхийг баясгадаг. Хүмүүний яндын тааламжтай байдал нь чин сэтгэлийн зөвлөгөөгөөр үүнчлэн үлддэг. Өөрийнхөө андыг бас эцгийнхээ андыг бөөрөх. Мөн сүрлийнхөө өдөрт ахын дүүсийн гэрлүү буу яваа. Учир нь хол байгаа ахын дүүсээс ойр байгаа хөршчин илүү дээр. Хүмүүнэ. Мэргүү ухаантай бай. Мөн зүрхийг минь баярлуул. Энэ нь намайг буруу шаадаг түнд би хариулж болохын тулд юм а. Хэрсүү хүн ёремог урдчлан хардаг бөгөөд өөрийгөө нуудаг. Харин молих хүн үргэлжлүүлэн явдаг бөгөөд шийтгэгддэг. Гадны хүний төлөө батлан даагч байгаа нэгний хувцсыг нь ав. Мөн гадны эмэгтэй төлөө бөө хүнээс барьцаа аваа. Өглөө эрт босоод анд нөхрөө чанга дуугаар өрөөж бөө хүний хувьд энэ түүнд хараад тооцогдно. Маш их бороотой өдрөөр бөө үргэжсэн тусаал хэрүүлж эмэгтэй хоёр адилхан. Хүнийг нууцлж бөө хинч бэ? Салхийг бас баруун гарынхаа хангалж буй анхлан тосыг нууж буй эргээ. Төмөр төмрийг хурцалдаг. Үүнчлэн эр хүн анд нөхрийнхөө төрхийг хурцалдаг. Инжирийн модыг арчилдаг хинч бэ? Жимсийг нь идэнэ. Үүнчлэн эзнээ хүлээдэг нь өргөмжлөгдөнө. Уснаа нүүрэнд хариулдаг шиг. Үүнчлэн хүмүүний зүрх хүмүүнд хариулдаг. Тамбаа сүрэл хизээч дүрдэггүй. Үүнчлэн хүмүүний нүд хизээч хандаггүй. Хайлгуур нь мөнгийг зуухан алтыг сорихын тулд байдаг шиг. Үүнчлэн хүмүүний магтаал өөрийг нь сорихын тулд байдаг. Чи монхгийг ууран дотор буудаан дунд нүдүүрээр нухлаач. Монхог байдал нь түүнээс салахгүй. Хонь сүргийнхээ байр байдлыг мэдхий хичээ. Мөн мал сүргээсэн ажил. Учир нь баялгууд бол мөнх биш юм а. Мөн титэм үеэс үед байсаар байдаг уу? Хадсан өвс харагддаг бөгөөд зөөлөө өвс хил гардаг. Мөн уулсын ногоон ургамлууд нь цуглуулдаг. Хургуунууд чиний хувцс сунрын төлөө байдаг. Мөн ямаанууд нь талбайн үн өртөг байдаг. Мөн чиний хүнсэнд грекний чин хүнсэнд бас шивгчдийн чин хэрэгцээнд зориулагдсан ямааны сүв чамд хангалттай байх болно.